Энэ татврыг ингээд нэг хөв болно гэхээр их гой сонсогч юм л. Хүн болгонд л гой сонсогч. Ингээ бүр инээд төрөөд шүү дээ. Өнөөдөр инээдийн баяр гэж хэлэхэд. Хүний орлогын албан татврыг ингэж баг хөдөө болгохоос үүссэн тийм эдийн засгийн тийм хүндрэл ерөөсө гарахгүй. Харин ч эдийн засгт одоо эерэг нөлөө үзүүлнэ. Иргэд орлоготой болно. Манай улс чинь нөгөө татвар нөгөө хурааж авдаг шүү дээ компаниудаас иргэдээс. Тэргүүрээ дэлхийд бараг тэргүүлд юм бил шүү дээ. Энэ хамгийн өндөр хөвтэй хурааж хамгийн сайн хурааж авдаг газар байл шүү дээ. За өнөөдрийн минь төргийн үзэгчтэй Гигэ Монгол подкастын шинэ дугаар эхэлж байна. За өнөөдөр манай студид эдийн засагч шинэ гэрэл ирсэн байна. Танд энэ өдрийн минь төргий. Өдрийн. Тэгээ хоёулын ярилцлага хийж байгаа өнөөдөр бол 4 сарын 1-ний өдөр инээдийн баярын минь төргий. За дээрэс нь өнөөдрөөс та сонслох цалингийн доод хэмжээ одоо өслөө нэмэгдэж байна. За дагаад мэдээж одоо тогтмол цалин авч байгаа нийгмийн даатганы шимтгэл бас өсөж байгаа. За таныг бол өнөөдөр ярилцлаганд өрсөн нь таны нэг гаргасан санал одоо бараг 100 мянга хүрсэн баг тийм ээ. Тийм хүрсэн өчигдөр өөрөө хүрсэн. Хувь хүний орлогын албан татврыг 10% байгаа. Одоо бид нар бүгд одоо ажил хийж байгаа хүмүүс цалингаас 10% төлдөг. Энэ орлогын албан татврыг 1% болгоё гэдэг саналыг та гаргаад за депарламент гэж байдаг тийм ээ. За энэ дээр бол саналаа гаргаад ингээд 100 мянган хүн одоо гарын үсгээ зурсан тохиолдолд улсын хурал авч хэлэлцдэг энэ асуудлыг ярилцдаг ийм одоо хууль дээгтэй. Таних бол өнгөрсөн шөнө 100 мянга хүрч үү? Өчигдөр өөрөө хүрсэн тий. Өчигдөр өөрөө. Чи нийтдээ хэд хоногийн дотор 100 мянга хүрч? 7 хоногийн дотор. Тэг яг нөгөө санал 25-ны өдрийн 12 цагаас авч эхэлсэн. Энд чинь нийтдээ хэдэн хоног авд юм бэ? 30 хоног. 30 хоногт. Тий. 4 сарын 25-нд дуусах хэрэгтэй тий. Тэр бол хугацаа бол яагаад ч үү? Хугацаа бол байгаа. Тэгээ яг энэ бас 100 мянга хүрсэн яг энэ өдөр нь хоёр танаас ярилцлага өгч таарлаа тийм ээ. Тэгэхээр би танаас эхний одоо асуултаа ингэж асуумаар байна л да. Хувийн орлогын албан татврыг 1% болгох яг боломж байгаа юу? Энэ боломж бол байгаа. Тийм. Одоо сүүлийн 4-5 жилийн төсвийн тэлэлтийг бид нар бол мэдж байгаа. Одоо бараг л сүүлийн 5 жилийн дотор бараг л 2 дахин нэмэгдээд байгаа шүү дээ. Энэ бол асар том тэлэлт байхгүй юу? Төр тэлээд төрийн эдийн засгт оролцоо ингээд нэмэгдээд байх нь угаасаа иргэдэд өгөөжгүй байдаг. Иргэдэл ядуурдаг. Төр томроод төсөв ихтэй байвал юу гэсэн үг вэ? Татвар нэмэгдээл байна гэсэн үг. Бүх төрлийн татвар. Хамгийн сүүлд бид нар 24 онд нийслэлийн татвар 2 дахин нэмэгдчихлээ. За бусад тэр автомашинтай холбоотой татварууд 2-5 дахин нэмэгдчихлээ. Үнэхээр гозоотл нэмлээ шүү дээ. Тэгэл ингээд энэ татварууд нэмэгдээд байдаг. За ялангуяа энэ хүн амын хувь хүний орлогын албан татвар бас 2022 онд 19 онд тэгэл өөрчлөлтүүд орсон. Эдгээр бүгдээрээ л нэмэгдсэн, шатлалтай болгосон гэх мэтийн зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ бүх нэмэгдэл өөрчлөлтүүд чи яагаад хийгдээд байгаа юм бэ? Тэр асар том, нүсэр том бүтцийг л одоо санхүүжүүлэх гээд байгаа байхгүй төрийн бүтцийг. Тэгтэл төр нэгж төргөний одоо бүтээмж гаргадаг. Ахиу одоо орлого хийдгүү гэсэн үг байхгүй. Ашиг үйлдвэрлэдэг. Зүгээр л зарлага гаргадаг тийм бүтц байхгүй. Тэгэхээр энэ л томрол байвал нөгөө үнийн өсөлт, нөгөө татврын дарамт, нөгөө ажилгүйд л ядуур бол ерөөсөө яг дагаал одоо нэмэгдээд байна гэсэн үг. Таны санаа бол төрийн бүтцийг жижигрүүлэх. Төрийн бүтэц жижигрэн дагаа татвараа буулгах хэвээр. Нэгдүгээрх нь. Ер нь бол иргэд төрийг тижих гээл одоо өндөр татвар төлөөд байна л гэж хэлэх гээд байна шүү дээ. Одоо чинь баг энэ 25 оны төсөв чинь 33.5 их нээдэг өргөлөө. Энэний чинь 96% татвар байхгүй юу? Татврын орлого. Энэ дотор чинь нөөц, хувийн орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн ашигын татвар гэх мэт одоо маш олон татвараас л энэ бүрдэж байгаа. Тэгээ энэ дотор бол нэг 2.6 их найд орчим нь бол хувь хүний орлогын албан татвар байгаа юм. Тэгээ хувь хүний орлогын албан татврыг чи дийлэнх хөв нь цалингаас бүрддэг байхгүй. Цалин гэдэг бол яг иргэдийн энэ улсад хамгийн их татвар төлж байгаа, хамгийн их баялаг бүтээж байгаа. Яг л одоо чин шударгаар ажиллаж байгаа хүмүүсийн гардаараа авдаг өгөөж нь байхгүй. Тэгээ энэ өгөөжс чинь шууд 10%, 15%, 20% гэж шатлаад аваа явчихж байгаа байхгүй юу? Нэгдүгээрт нь. Тийм учраас энэ бүх шатлал болон энэ хувийг 1% болгоё. За өнөөдөр яг 2 сая төгрөгийн цалинтай одоо дундаж цалин шүү дээ манай. Ер нь бол цалинтай иргэн 200 мянга орчим төгрөгийн одоо хувийн орлогын албан татвар төлж байгаа юм. Тэгээ энэ 1% болох юм бол 20 мянгыг сар болгон төлдөг болно гэсэн үг байхгүй юу? Дээр нь иргэд чинь бас өөр орлоготой болмоор шүү дээ. Өмчтэй болмоор байна. Хувьцаа авдаг. Хувьцааны ногдол ашигаас нь бас 10% авчдаг.
хадгаламжийн жаахан мөнх хийдэг, хадгаламжийн хүүгийн орлогоос нь бас яг 10% авчдаг. Эдгээр бүгдээрээ 1% баймаар байна. Яг иргэнэ өмчтөө илүү орлоготой болох бодлого бол одоо бид нар нэг 10-20 жил тууштай хиймээр байна шүү дээ. Ийм зорилгын үүднээс энэ хувь хүний яг хувь хүний орлогын албан дотор ордог нэг 5-6 орлого байгаа. Эднэрийг бас төсөвт хэр зэрэг ачаал үзүүлдэг юм тийм ээ. Жилдээ хэр их мөнгө одоо энэ татвараар цуглдیں۔ Гэдгийг бас харсан. Тэгээ энэ дээр бол цалингаас бусд нь бол үнэхээр бага юм байлээ. Тэгэхээр заавал тийм өндөр хувь тавиад зарим иргэдчин тэрийгэ төлөхгүй тулд одоо бас орлогоо нуух, цаашлаад одоо айдастай болох хууль зөрчиг юм асуудал руу явж байгаа байхгүй. Тэгэхээр хувь иргэн ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаад юм уу магадгүй суглаад ч юм уу наадмын бай шагнал аваад уралдаан тэмцээн төрүүлээ шагнал ав. Нэг үйл татвар төлөе л дөө. Энэ улсад одоо хангалттай их татвар энэ иргэд яг ажил хийж байгаа энэ хүмүүст хэлж байгаа. Одоо яг ингэ тайлбарлаад байна л да. Иргэдийн төлсөн татвар чи эргээл төрийн үйлчилгээ, эргээл одоо сургууль цэцэрлэгийн багш нараа хүүхдүүдийн чинь сургаж байгаа энэ юмд зарцуулагддаг штэ гэж тайлбарлаад өгдөг. Тэгэхээр яг төрийн бүтцийг та одоо багасгахыг ярьж яг аль хэсгээс нь багасгах болохоор юм бэ? Яг өнөөдөр ингээд нэг бид нар зөндөө харьцуулаад ярьдаг штэ. Манайх ч одоо 20 хэдэн сайттай болчлоо. Гэтэл манайхаас бараг 10 дахин 20 дахин их хүн амттай улс оронд ч нэг 11 12 амал байна штэ. Тэгэхээр энийг хангалттай багасгах болох юм байна. За нэгдүгээр яамдуудыг багасгаж болж байна те. Яамдуудыг багасгаж болж байна. За манад ингээд хуучнаараа гаццсан маш олон үйлчлэгээ байгаа шүү дээ. Одоо төрийн үйлчлэгээ нь тэднийг бүгдийг чөлөөлье. Хувийн хөвшилт шийджүүлээ, хөгжлөе. Хиймэл оюун ухаан байна. Одоо тэгэл цахим яам, спортын яам, одоо аялал жуулчил эдгээр чинь зүгээр хийгээд болоод байгаа шүү дээ. За дараагийн нэг зүйл нь бол авилга гэдэг юм чи үрээс ямар үед бий болдгийг. Энэ төр маш том болоод байх тусам авилга нэмэгдээл байна. Төрийн бүтэц нэмэгдээл байвал төрийн оролцоо нэмэгдээл байвал авилга буурахгүй. Тэгэхээр энэ бидний энэ хамаг орлогыг бас шимж байгаа нэг зүйл бол яг энэ төрийн бүтэц жижигрэхлээр дагаад багасдаг ийм зүй тогтолтой зүйл байхгүй. За дараагийн нэг зүйл нь бол одоо манайх ч одоо маш олон сумтай, маш олон аймагтай аймгийн төвөөсөө бараг 50 км дотор зөндөө сумууд байдаг. Тэнд нь бараг сургуульд нь сурах хүүхдүүд нь маш цөөхөн болцсон. Ихэнх нь аймгийн төв рүү яваа сурчдаг. Одоо энэ бүтэц дээрээ хүртэл тэнд чинь нэг бүтэц оронтой батлаад бас л татвар төлөгчдийн асар их мөнгийг тэр суманд үрээд байгаа шүү дээ аймагт. Тэгэхээр энийг бас эргэж харах цаг болсон. Зөндөө судалгаа явагдаж байгаа. Одоо хэдэн сумыг одоо аймаг руу нэгтгэх үү? Сумуудын хооронд нэгтгэх үү? Бид нар 10 жилийн өмнө 10-15 жилийн өмнө ингээд эргээс санахад аймгийн төвийн төрийн одоо байгууллагууд чинь 3-4 байранд л багтдаг байсан шүү дээ. Одоо баг 20 байртай болцсон шүү дээ. 3-4 давхар. Тэрний урсгал зардвал тоог, эрчим хүч, их засвар, урсгал засвар чи ерөөсөө дийлдэхгүй шүү дээ тэр зардал нь. Өөрөө бүр цаанаасаа. Тэгэхээр ингэж төр томорсон байна. Одоо энийг эргүүлээд одоо жижигсгэх цомхон бүтээмжтэй болох хэрэгтэй. Оролцохгүй юмд оролцож шүү дээ, Манай хүүхдийн шүдийг хүртэл угааж өгөх гээд шүү дээ одоо баг. Ямар одоо памперс хэрэглэхийг хүртэл зааж өгөх гээд шүү дээ, Тэгэхээр ч одоо энэ бүр арай одоо диндэж байна. Одоо сүүлдээ бүр нэг юм Монгол Улсын засгийн газар чинь нэг уулуурхан компани, групп компани төлөөлөл удирдах зөвлөл шиг л болчихлоо шүү дээ. 7 хоног болгоны хурал дараал төрийн эмчийн компани тухай, уулуурхан компани тухай ярьж идэг. Бодлогын асуудал нь хаана байгаа юм бэ? Дандаа компани аж ахуй нэгж бүтээмжийн менежер томилно, хяналтын менежер томилно, бүрийн эрх төлөөлөгч томилно ч гэдэг юм уу те. Тэгвэл ийм юм байна. Таны санаа бол одоо энэ байгаа төрийн бүтцийг ингээд жижигсүүлээд за ингээд энэ хэмнсэн мөнгөөрөө одоо хэмнэлсэн мөнгө хэмнэгдэн тэгэхээр бол татварыг одоо бууруулчих боломжтой гэж үзэж чинь. Тэгэхээр энэ одоо за яг окей таны санал дэмжигдээд явлаа. Гэхдээ асар том ажил хийгдэх багталтай бүтцийн юм өөрчлөлт. Ер нь хэдийн хугацаанд энэ бүтэц ер нь ингээд жижигрээд тэгээд татвар ингээд 1% болох боломжтой бол та ер нь юу гэж харж байна? Яг одоо угаасаа энэ хавар нөгөө татварын багц сүүл нийгмийн даатгалын бас одоо хуулиудыг шинчлэх асуудал угаасаа орж ирэх юм байлээ. Одоо сангийн яамдар нэг төсөл явж байгаа юм. Тэр төслөөр бол ерөнхийдөө өөрчлөлт маш багтаа. Жишээлбэл хувь хүний орлогын албан татвардаар бол нэг
иргэн болгонд нэг сард 80,000 орчим төгрөгийн хөнгөлт үзүүлнэ гэж байгаа. Тэгэл болоо бусад асуудал нь баг хуучнараа тэр шатлал байж нөгөө одоо хөрөнгийн орлогын тий хөвцөө бол хадгаламжийн орлогын одоо татвар матвар бүгд хэвээрэл байж байгаа. Бүр дордуулаад одоо нөгөө хэлбэршууснаар иргэд тайлангаа гаргадаг асуудлыг хүртэл болиулах жишээний ийм одоо асуудлууд ороод ирсэн. За нэмэгдсэн үрдлийн албан татвараар бол 10% нь хэвээрээ. За тэгээд яг гоо иргэдийн буцаа олголт нэг 500,000 хүртэл одоо нөгөө баримт уншуулсан бол 100% буцаан ч гэдэг юм уу 500-аас 800 бол нэг 80% ч гэдэг юм уу нэг за сая хүртэл ч гэдэг юм ингээд тэрнээс хойш дээш уншуулсан нь бол одоо бараг буцаа олголтгүй шахуу. За 50 саяын босго байсныг 400 саяын босго болгоно ч гэдэг юм. За аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болохоор за нөгөө 90% хөнгөлт үзүүлэх одоо 300 сая байсныг бол нэлээд дээш нь одоо татж байгаа юм байлээ. Тэгэхээр ийм одоо хууль яригдж байгаа хуулиуд. Энэ дээрээс ингээд хараад үзэхлээр зөвхөн орлого багтаа хэсгээл нэг жаахан хөнгөлөе. Нөгөө дундаж буюу одоо яг бидэрт ингээ нэг бүр татврын бүх ачааг өөрөө явж байгаа нэг сая орчим иргэд байгаа байхгүй. За та нар бол зүгээр ингээл одоо динчгнээл явжээ. Зүтгэл явжээ одоо тэгэл унах нь унаал. Унуул халамж өгнө. Тэгж байгаа юм шиг тий. Нэг ийм байдалтай. Энийг бол би татврын шинжилгээг харахгүй гай. Гэхдээ ийм өөрчлөлт хийж байгаа бол баг хэрэггүй юм байна. Одоо шинжилгээ гэж байгаа бол одоо нэг бол иргэн дээр очих ачааллыг эрс бууруул. Яагаад одоо жилийн өмнө тэд байсан төсвөнийг жилийн дотор баг 10 их найдаар нэмэрчиж байгаа юм. Энд чинь боломж байна гэсэн үг байхгүй юу? Буцаагаад нэг жилийн дотор тэгвэл 10 их найдаар нь бууруулъя гэдэг үү? Тийм үгүй буцаагаад 2-3 их найдаар бууруулах бол асуудалгүй юм байна. Миний бол боломж байна. Таны сандалч бол 2.5 их найдын л ачаал гэдэг шүү төсөв дээр. Тий одоо нэг 10 хүрэхгүй шүү дээ. Энд чинь нэг 7-8% ачаал байхгүй юу? Тэгээ энэ бол боломжтой зүйл. Иргэд бол маш олон тийм бид нар мэдхгүй мөртлөө маш олон төрлийн татвар төлдөг байхгүй юу? Машинтаа бол 2-3 янзын татвар төлж जैन тийм. Тийм шүү дээ. Тэгэл буутаа бол бууны татвар гих мэтийн ингээл ерөөсө татваруудыг бол маш олон янзаар төлдөг юм байл. Тийм тэгэхээр одоо энэ бүх давхарлыг бас авч үзэх хэрэгтэй. Одоо 20 хэдэн нэр төрлийн татвар байгаа шүү дээ бараг. Тийм тэгэхээр энэ улсын хурал дээр яригдах татварын багц зүйлүүд одоо ингээд энэ хавартаа батлагдах юм бол угаасаа 26 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр 26 оны төсвийг батлахтаа л одоо тэр бүтэц орондоо яамуудаа багасгах уу, агентлаг төр төрийн байгууллагуудаа давхарлуудаа багасгах уу. Одоо эн чинь төмөн үндэсний маш олон үндэсний хороо, комисс гих мэтийн тийм ийм төслийн нэгж гэдэг ингээд 220 мянган хүн цалин авч байгаа байхгүй. Төрийн албаа гэж. Төрийн албаа гэж. Дээр нь төрийн хэмжээний компанид бараг 80-90 мянган ингээд 300 мянга гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол өөрчлөлт хийж болно. Тэгэхээр яг өөрчлөгдөхөөр одоо 220 мянган төрийн албаа гэж багасгах л та. Багассан хүмүүс одоо яах вэ? Хангалттай ажлын байрны зар байна шүү дээ. Одоо хувийн хвшилт. Тэгээ энэ мэдээж энэ татварын багц өөрчлөлт хийгээд нийгмийн даатгалын өөрчлөлтийг хийчих юм бол одоо нөгөө хүмүүсийн гардлаар ирэх цалин нэмэгдэх юм бол ажил олгогч нар ч гэсэн бас ажилтныхаа цалинг нэмэх тийм боломж бүрдэнэ гэж харж байгаа. Одоо бол хэцүү шүү дээ. Ямар нэгэн ажилтнаа цалин ч юм уу тийм үү гэд эсвэл ажлаа таата сайн хийх дээр нөхцөлийг нэмсэн зардал гаргах юм бол тэндээс нь хувь хүний орлогын албан татвар 10%, нийгмийн даатгалын хэмтгэл 20% авчаад байгаа байхгүй. Ерөөсөө ажилтнаа хөгжүүлж болдоггүй. Ажилтнад чиглэсэн л зардал гаруул. Тэгэхээр энэ бүх зардалтаар бид нар энэ татврын өөрчлөлтийг хийж эн чинь бид нар чи ажилтнаа сайн нөхцөлд сайн ажиллуулж ижил үр өгөөж гарна шүү дээ. Тэгвэл таны санаагаар бол яг энэ хувийн орлогын татврын 10%-ийг 1% болгох энэ ажил бол 26 оны 1 сарын 1-ээс шууд эхэлж болно гэж үзэж байгаа. Тийм болно. Тийм боломжтой. Одоо энэ хуулийг одоо угаасаа төсөө бол алдагдaltaгүй батлах хэрэгтэй. Тийм одоо угаасаа л нөгөө юу хэрэгжиж байгаа. Одоо энэ хуулийн хилцүүлэг явах гээд засгийн газар дээр нэг төсөл явж байгаа. Улсын хурлын нэг гишүүд бол зөвхөн аслагдсан бүс нутгуудад амьдарч байгаа иргэдийн хувийн орлогын албан татварыг 1% болгоно. Бид нар ийм хууль санаачилна гэдээ бас нэг хэсэг гишүүд энэ 7 хоногт одоо бас хэвлэлийн хурал энтер хийгээд нэлээд мэдээлэл явуулаад байлаа.
Тэгээ нэг ингээ хоёр. За гурав дахь нь бол одоо бидний энэ иргэдийн гаргасан санал байгаа шүү дээ. Одоо 100 мянга давтсан. Энэ санал бол бүх иргэдийн тэр бүх орлогоос нь 1% татвар аваа гэсэн ийм 3 санал явж байгаа гэсэн үг. Яг одоо идэвхтэй. За таны саналыг хилцээд эхлэе гэж бодъё. Гэтэл манайч нэг ингэдэг шүү дээ. Нэг татварыг нэг талтаа хасж байгаа юм шиг мөртлөө нөгөө дотроо нэмцэн л одоо давхиж явдаг шүү дээ. Нэг нэгийгээ нөхөж байгаа юм шиг. Тэгээ энэ дээр одоо хяналт тавьж гэдэг юм уу эсвэл хуулиндаа яг зөв оруулж өгөх тийм боломж бас байх болов. Их л нүсэр их л ажил болох байх та. Яг ер нь нөгөө нэг энэ хамгийн гол 3 хуулийг зэрэг хилцэх юм. Зэрэг. Тий. Багц хуулиараа. Тий. Нэмэгдсэн үрдэхийн албан татварын хууль, аж ахуйн нэгжийн одоо орлогын албан татварын тухай тэгээ хөв хүний. Тэгээ хөв хүнийг бид нар одоо иргэдийн саналаар явъя. Бүдийн нэг хөв болгоо явъя гэвэл нөгөө хуулиуд дээр ч гэсэн адилхан одоо саналууд нэрээд угаасаа хөв хэмжээ нэмэгдэхгүй юм байна. Зүгээр яг нөгөө босго, суур, чөлөөлөх одоо тий айлууд одоо нэмэгдсэн үрдэхийн албан татвартаар бол одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг яаж одоо чөлөөлөх үү, ачаал багтаа байлгах уу гэсэн бодлого аж ахуйн нэгжийн орлогын албан татвартаар бас тэр нь явж байгаа. Тэгэхээр энэ бол одоо нөгөө нэмэгдэх өөр татвараар нэмэх гэж оролдох боломж нь энэ удаа бол бага байхгүй. Ягаад гэвэл татварын дарамт маш их гэдгийг аж ахуйн нэгжүүд бүгд илэрхийлсэн, иргэдэж бүгд илэрхийлсэн. Одоо нийгмийн даатгалын шимтгэлийг 50% бууруулдаг санал өмнө 100 мянга хүртсэн хилцээгүү. Ямар шалтгаантай байвал хугацаанд амж 100 мянга хүрээгүй гэдэг шалтгаан их хурлаас хэлдэг. Одоо ихад бас өөр иргэн санаачлаад бас баг 30 мянга төгссөн явж илээ. За бас одоо хувийн орлогын албан татвар бол нийгмийн даатгалын шимтгэлийг те бас 50 хүртэл бууруулах гээд бас өөр нэг санал өмнө нь бас 100 мянга давтсан. Тэгээ энэ олон саналууд нэгтгэгдээд одоо энэ хавар яригдана гэж ойлгож байгаа. Би тантай ярилцах гэдэг яг бас гадаад дэлхийн ерөн улс орнууд хувь хүнийхээ орлогын албан татварыг ямар хэмжээтэй авдгийг тэгээ манай сангийн сайдын өгдөг мэдээллүүдийг ингээ шүүж үзсэн л. Тэгээ олон улсад бол одоо хувь хүний орлогын албан татвар 10% гэдэг бол баг хамгийн одоо бага нь шүү гэж одоо тайлбарлаж байна. За яг одоо хиймэл оюун ухаан ашиглаад ингээд мэдээ шүүхээр бас ер нь тэгж гарч ирж байгаа тохиолдлууд бол байна. За мэдээ ер нь хамгийн багадаа л орно шүү. Монголын татвар бол их бага штэ гэдэг юм тайлбар хэлээд байл. Тэгэхээр бид нар олон улсын дундад жишгийг харж явах юм уу? Эсвэл ингээд зүгээр өөрсдийнхоороо тогтоох юм уу? Энэ татвараар юу хийдгүү гэдгийг эхлээд бид бодох хэрэгтэй тийм үү? Өнөөдөр ер нь бол энэ ажил хийж байгаа болон бизнес хийж байгаа хүмүүс хангалттай татвар төлж яд шүү дээ. Энийг үнэхээр одоо үрлэгэн үрж जैन тийм үү? Хэд замбраагүй хэд том нүсэр бүтцийг ямар ч үр ашиг өгдөггүй бүтцийг санхүүжүүлж байна. Тэгээ энийг нэгдүгээр таарна. Хоёрдугаарт бол бид нар бол олон улсын жишг ямар нэгэн орны одоо татварыг дуурайх шаардлагагүй улс واخгүй. Манай улс өөрөө одоо энэ үнэхээр тийм хүнд нөхцөлтэй баг дэлхийн ганц улс шүү дээ. Байглаасаа баг тийм өндөр татвартай хоёр дарангуулын дэглэмтэй хоёр хөршийн дунд байна. Энэ хоёрын одоо энэ татварын орчин хил хязгаарыг давж бүх бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Дээр нь маш одоо хэцүү цаг ууртай шүү дээ. Эрс тэрс тий маш хүйтэн маш халуун. Дээр нь салхи шуурхтай ч гэдэг юм. Тэгээ энэ бүгд чинь орон байрны нөхцөл нь хүртэл хувц сунар нь хүртэл бид нар дулаан орныхноос 4 дахин их хувц өмсөж байгаа шүү дээ. Өөр тий шүү дээ. Энэ чинь өөрөө баг тэр энэ нөхцөл чинь өөрөө баг тэр жишг 10% дээр авчирч байгаа байхгүй юу? Тэгэхээр татвар бол бага байж болно. Багас хувь ялангуяа хувь иргэний албан татварыг багасгая. Өмчтөө иргэн л өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг шүү дээ. Өөрсдийнхөө боловсролд анхаардаг шүү дээ. Өөрийнхөө эрхчлөөнд анхаардаг шүү дээ. Өмчгүй иргэд яадгүй даргаал хардаг шүү дээ. Бид нар даргаа харж 70 80 жил явсан шүү дээ. Даргын гарыг харж сүүлийн. Гэхдээ одоо өөрөө өөрсдийнхөө амьдралыг авч явъя л да. Аль болох тийм эрхчлөөтөө илүү сэтгэдэг. Өмчтөө орлоготой хүн л илүү сэтгэж эхэлдэг шүү дээ. Илүү хөгжиж эхэлдэг шүү дээ. Бүгдийн тэгшхэн ядуу болгох гээд л нөгөө 60 70 80 онлогоол дайраад байвал яах юм?
бүгд л нэг тийм үгэлсэн тэгээ илүү сэтгэдэггүй ийм л ард түмэн болно шүү дээ. Бүх юмаа хин нэг нь даргын гар харсан, хавтгарсан халамжаас хараат тий. Тэгээ нэг ийм тэмцэж чаддгүй нэг тэмцэх гэж байгаа юм шиг хөгжих гэж байгаа юм шиг ийм л одоо урсгалаар юммааргүй шүү дээ. Би бол яг эдийн засгч хүн биш. Гэхдээ яг ингээд зүгээр эдийн засгийн ингээд онол эдийн засгийн юмнууд ингээд хараад яг 10% татварыг одоо шууд 1% болгож ингэж бууруулахад за одоо улс оронд эдийн засгийн бас одоо хямрал гэж хэлэх юм уу, ийм зүйл тохиож болдшгүй гэдэг юм анхаарал бас байд юм байна гэж уншлаа. Жишээлх юм бол тэр багш юмч одоо юу гэдгийг тэр хүмүүс одоо яах юм? Улс мөнгөгүй болоод ирэхээр төрийн үйлчлэгээ иргэддээ яаж хүргэх юм? Ингээд нэг хэсэг бүр ингээд улс орон самарсан юм болох вэ гэдэг бас нэг ийм тайлбар байх. Та энэ дээр бас нэг тайлбар хэлж өгч. Үгүй энэ өөрөө нэг ерөөсөө 2.5 их нийт төгрөгийн асуудал шүү дээ. Одоо 33.5-аас 2.5-ыг хасчихлаар 31 байгаа үстэй. 31 гэдэг чинь бол одоо 10 жилийн өмнөдөө харьцуулбал бараг 2-3 жилийн төсөв шүү дээ. Тийм шүү дээ. Манайх чинь нэг 8-9-тэл байлаа. Тэгэхээр энэ хувь хүний орлогын албан татварыг ингэж бага хувьтай болгохоос үүссэн тийм эдийн засгийн тийм хүндрэл ерөөсөй гарахгүй. Харин ч эдийн засгт одоо эерэг нөлөө үзүүлнэ. Иргэд орлоготой болно. Тэр багш эмчнэр ч гэсэн бас яг энэ татварыг төлж байгаа байхгүй юу? 2 сая төгрөгийн цалин авч байгаа багш эмч биш үү? 200 мянган төгрөгийн татвар бас төлж байгаа шүү дээ. Одоо тэрийг л 20 мянга болгоод төлнө гэсэн үг. Тэр 180 яг өөртөө хэрэглэнэ. Магадгүй энийг хадгаламж юм уу, хөвцөнлө хөрөнгө оруулалт хийх юм бол эдийн засгт эргээд бүр эерэг нөлөө авчирна. Бид нар нэг айх юм байхгүй. Айх юм ерөөсөө байхгүй. Энэ бол тийм бүр нэг самраад тий? Ер нь бол манай ихэнх орлого. Яг нөгөө манай төрж явах. Ер нь манай ингээд ирэх барьж байгаа хүмүүс чинь нэг баг үр зээл тавьчихдаг байхгүй юу? Яагаад үр зээл тавьж байгаа юм бэ гэхээр юу гэж байгаа юм бэ? Татварыг чи бууруулаа үсттэй гэл ингэж хэлж магадгүй л гэж болгоомжлоод байхгүй. Одоо бол харин харьцангуй нөгөө төсөвдөр ажиллах тэр төсвийг бол боловсруулах үе шатны чинь бас иргэд олон нийтийн оролцоо бас харьцангуй нэмэгчлээ шүү дээ. Хяналт ихчлээ одоо энэ 25 оны төсвийг батлах гэж намарж юм боллоо шүү дээ, тийм ээ. Ерөнхийлөгч хүртэл хориг тавилаа, буцаалаа, алдагдaltaгүй болголоо. За зүгээр ганц зүйл байгаа юм. Энэ уулуурхан бүтээгдэхүүнийхээ экспортыг одоо бид нэг өмнөх оныхоо төвшнээс унгаалгүй яваад байвал асуудал үүсэхгүй байхгүй. Одоо энэ жил бол сайн унтчлаа тийм ээ. Гэхдээ одоо нэг үний хувьд уналттай, хэмжээний хувьд нэг яг ганц нэг сарын л асуудалтай нэг жаахан юутай байгаа. Гэхдээ засгийн газраас ярьж байгаа нь бол хэмжээний хувьд айлтгүй л гэдэг байгаа байхгүй. Үний уналттай хэмжээгээр нөхчнөө л гэдэг байгаа. Илүү их гаргаад. Тийм. Дээр нь бол алтцэс гэдэг юм. Дээр нь бол яг ураны төсөл хөдлөлөө. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалт. Одоо нийт яралтай энэ онд багтаага тэр газрын ховор элементийн төслөө хүн хөдлөх юм байгаа. Энд чинь тэр жигтэй гадаадын хөрөнгө оруулалт гаднаас бид нар мөнгө олж оруулж ирэх байхгүй. Тэгэхээр айлуулах гадаадын хөрөнгө оруулалтыг одоо нөгөө манайхын гişүүд зарим нь яралтай татъя матъя гэдээ бас нэг нэлээ юу жок явсан шүү дээ тий. Манайхан бас дээр нь жаахан явуулаад тэрүүн шиг одоо энэ том төслүүд дээр ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай энэ асуудал таар бол бид нар маш хурдан өөрчлөлт хийх хэрэгтэй. Ер нь тэр чинь нэг ингээл манай юмыг аваа явчихдаг хэлээ бид нар нэг одоо ингээд миний одоо авж байгаа цалингийн 10% ингээд уус аваа явчих. За дээр нь нийгмийн даатгалын шимтгэлгээд ингээд бас авчдаг тий. 10 хэд үү? 11 гэлөө тий. 12 ч. 12.5. За ингээд миний одоо ерөнхийдөө авж байгаа цалингаас бараг 20 ингээд 2% аваа явчих. Тэгээд энэ татварыг ингээд 1% боолно гэхээр их гой сонсогч юм л. Хүн болгонд л гой сонсогч. Ингээд бүр инээд төрөөд шүү дээ. Өнөөдөр инээдийн баярыг хэлэхэд. Тэгвэл нэг загвартай их ижлэг харагдаад бах. Таны одоо яг энэ саналыг би зүгээр ингээд уншаад үзчих. Ер нь одоо ингээд нэг офшор бүссүүд гээл байдаг шүү дээ. Татварууд нь бүр тэг байдаг тий. Бүр огт татвар авдаг ард иргэдээс. Компани ч ураг татвар төлдөг. Зүгээр санхүүгийн үйл ажиллагаанууд бол бүгдээрээ нууц байдаг. Тэгээд тийм учраас тийш очдөг. Яг ийм одоо ингээд улс орнуудын төстэй загвар юм уу гэж би харсан. Үгүй энэ одоо тэр чин бол өөр штэ хөрөнгө оруулалт татах тий.
зорилгоор одоо тийм одоо бүсүүд байгуулдаг асуудал бол байдаг. Нэг хэсэг нь юм шиг ингээ. Үгүй энэ бол яг хуу баг татвар төлснөөрөө тийм харагдана гэсэн үг шүү байхгүй юу? А бид нар чинь нөгөө нэг өмчтөө орлоготой болж үзээгүй. Одоо л болох гээд байгаа шүү дээ. Ийм ард түмэн байхгүй. Тэгээ нөгөө нэг байгуул нэг компани ч юм уу нэг хүн ингээд их ашиг хийж эхлэхээр ингээд нөгөөдхийгээ баг үзэн яддаг тий. Пүүстэй энэ нэрээ яах гэж байгаа юм болоо. За энэ компани өстө бүр ингээд бараг л Монголын хамаг баялагийг ингээд үүрээд явчлаа энэ төр гээл ингээд олон нийтээр шуугдаг. Гэтэл энэ их ашиг олж байгаа хүн чинь дараагийн шинэ бизнесийг, дараагийн шинэ хөрөнгө оруулалтыг, тэр ноу хауг, шинэ технологиг, тэр шинэ менежментийг л авчирдаг байхгүй юу? Шинэ ажлын байрыг бий болгодог. Өөрөөр хэлбэл иргэд өмчтөө орлоготой болоо л гэвэл яг уу эдгээр маань бүгд хөрөнгө оруулагч болж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Бүгдээрээ тэр хамгийн хэрэгтэй тэр шинэ бизнест хөрөнгө оруулалт хийн. Энэ шинэ бизнесүүд бий болж яана гэдэг чинь дахиад шинэ ажлын байр бий болж байна гэсэн үг. Татврын бааз суурь нэмэгдэж байна гэсэн үг байхгүй юу? Өнөөдөр яагаад иргэд Монголд ажил хийх сонирхолгүй байгаа юм? Энэ цалингаас нь ийм их хэмжээний татвар хураам шимтгэл аваа явчихдаг шүү дээ нэгдүгээрт. Тэгээд энэ татвар шимтгэлийн дарамт чинь иргэд компаниудыг нөгөө цалингаа нэмэх ямарч боломжгүй болгочиход байгаа байхгүй. Цалингаас гадна бид нар чинь бас нэг ажилтныгаа тий өдөр оройн сайхан хоолтой байлгамаар байна. Гоё ажил дээр нь гоё хувцас хангамжийн сургалтын суулгамаар. Энэ бүх зардлаас нь энэ хувийн орлого албанд нийгмийн даатгал авчиад байгаа байхгүй. Энэ компанийнхтайгаа нийлэхлээр энэ чигээр 40% болчиход байгаа байхгүй. Харин тий. Тэгэхээр энэ чи өөрөө нөгөө тэгчээд Монгол хүмүүс ажил хийхгүй байна, Монгол компанид ажиллахгүй байна гэдэг. Гэтэл эсвэргээр энэ татвар юунд зарцуулагдаад байгаа юм бэ? Яг утгаар нь хэлэх юм бол татвар ихч үйж болно, багч үйж болно. Татвар эргээд татвар төлөгч нарын хөгжлийн төлөөр зарцуулагдах хэрэгтэй байхгүй. Өнөөдөр гэсэн чинь татвар төлөгч нарын хөгжлийн төлөө биш болчиход байна шүү дээ. Тийс өөр юм нийтлээ. Ямар ч өргүү зардал хийх. Ерөөсөө өргүү зардал. Татвар төлөгч нарын төлөө энэ татварыг зарцуулдаг гэсэн бол өнөөдөр манайх цахилгаан эрчим хүчний өөрийн хангалттай их үүсвэртэй болчихсон. Одоо Орос Канадаас айдаггүй болцсон. За дараагийн нэг зүйл нь бол магадгүй үнэхээр энэ татварыг хэрэгтэй зүйл зарцуулдаг гэсэн бол энэ хувийн компаниудад эрхчлээ олгодог гэсэн бол нөгөө бензин шатхуунаа тодорхой хувийг нь өөрсдөө үйлдвэрлэдэг болцсон. Энэ нөгөө нэг хэд 17 дугаар зууны ч юм 19 дугаар зууны галт тэргээр бид нар чинь нэг энэ хойш урагшааны хилээр гарч штэ тий. Энэ маань шинжлэгдсэн байх ч юм уу. Тэгтэл яаж юм? Эрчим хүчний хангамж нь байхгүй. Энэ одоо дулаан цахилгаан авахгүйгээр бас дутагдaltaа. Тэгээ босрлын үйлчлэгээ, эрүүл мэндийн үйлчлэгээ нь тийм хангалттай чанартай байж байхгүй. Нөгөө нэг дундаж давхарг нь тэр жигтэл нэмэлт үйлчлэгээнд л одоо хамаг хүүхдээ босралтай болгохын тулд нэмэлт үйлчлэгээнд тий. За арай чадалтаанууд нь хувийн сургуулиудад өгдөг хүүхдээ тэнд хамаг орлогоо тушаадаг. За дараагийн шатны хүмүүс нь маш олон нэмэлт одоо хувийн одоо яг хөө тийм нэмэлт сургалтуудад хүүхдээ өгдөг. Ийм л төр төрхтэй байгаа шүү дээ. Энэ бол үнэн. За тэгэнгүүт хамгийн сайн ажил хийж байгаа хүмүүс яаж яах вэ? Эрүүл мэндийн үйлчлэгээ авах гэхлээр нэг улсын эмнэлгийн үйлчлэгээ сарын дараа очртоо саргасан дараа очртоо учраас яах вэ? Нөгөө цалингийнхаа гардаар авсан жаахан орлогоо бариад хувийн эмнэлэг рүү сайн үйлчлэгээ, шуурхай үйлчлэгээ авах гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бидний татвар чинь юунд зарцуулагдаад байгаа юм бэ? Нэг тийм хий юм л яваад байна. Тэгээ юунд яваад байгаа юм мэдгүй. Дараагийн тавилга болоод байгаа юм байна. Заримд болж байгаа бах тий. Ямар ч гэсэн нэг 220 мянган хүнийг цалинжуулж байгаа тий. Энэ дотроос ингээд багш эмчигээ хасгатал бүр нүсэр том бүтэж байгаа шүү дээ цаана. Одоо ингээд за татвар нэг хөв болчихно их гоё сонсогдно. Гэтэл одоо ингээд энэ улс төрийн нөхцөл байдлаа ингээд харахаар хэр дэмжлэгтэй байх бол. Яг ер нь татвар ямар нэгэн татврын дарамтыг энэ нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг
За энэ удаа бол бууруулахгүй бол нэр нь болохгүй юм байна гэдэг сигнал бол одоо тэр нөгөө баашин сууж байгаа хүмүүст бол уг нь хангалттай хүрсэн байгаа. Тэгээд засгийн газар бол яг төслөө боловсруулад явж байгаа. Засгийн газар бол нэг 11,000 орчим хүнээс асуултаа асууж хилцүүлгээ хийсэн байхгүй юу одоо. За биднийх бол яг энэ сэдвэрөө одоо яг энэ татваруудаар тэгээ бүгдийг нийлүүлж яагаад явуулсан. Одоо зөвхөн хүн дээр биш те. Аж ахуйн нэгж хувь хүний орлогын албан татвар бүгдийг нийлүүлээд явуулсан байхгүй юу. Тэгээ нийлүүлээд нэг 11,000 орчим одоо хүний саналаар одоо төслөө боловсруулж байгаа. Одоо сангийн яамныхаа вебсайтн дээр тавьсан бас одоо иргэд санал өгөх боломжтой явж байгаа. Гэтэл биднэрх бол 100,000 даваа явчихж байгаа байхгүй юу. Нийгмийн даатгалынх ч бас 100,000 давцсан. Тэ? Нэмэгдсэн үртэй албан татварыг 100,000 давцсан. Иргэд бол яг хүсэж байна гэсэн үг байна шүү дээ. Иргэд болон бизнес эрхэлж байгаа хүмүүст бол энэ татварын дарамт бол хангалттай их байна. Одоо зарим хүмүүс ярьж байгаа байхгүй юу. Үгүй энэ нийслэлийн татвар чи манай компанидар нүүт юм биш үү? Аж ахуйн нэгжийн ашигын татвараас өндөр төлж штэ гэж байгаа байхгүй юу. 2 хувиар. Төлсөн чинь компани ашиггүй ажилласан. Гэтэ тэр нийслэлийн татварыг суулгахын төлөгч учраас заавал төлөх ёстой. Нэг л их татвар тушаагаад байдаг компани ашигтай ажиллаж чаддаггүй. Хүчээр төлдөг. Ийм байдалтай байхгүй. Тэгэхээр энэ удаагийн нөхцөл байдал бол их өөр. Яг гэвэл жилийн өмнө бол шал өөр гэсэн байхгүй юу. Одоо сонгуул болох гэж байна. Хинж татварыг бууруулах, татвар ярих сөхөөгүй. Одоо бол шинэ парламент бүрдсэн 126 гишүүнтэй. За энэ дотор бол бас нөгөө листээр орж ирсэн гишүүд бол бас нэлийн тийм иргэдийн дуу хоолой болж чадж байгаа. Судалгаа шинжилгээтэй асуудалд бас нэлийн суурьтай ханддаг залуучууд бас нэлийн орж ирсэн харагдж байгаа тийм. 3 нам маань бас нэг хүнжилд орсон хамтарсан засаг байгаа тий. Ард иргэдийн хүссэн дээр бол одоо бас бид нар шийдвэр гаргана гэдэг тийм одоо амлалттай чиглэл нь одоо байна. Тэгэхээр энэ хавар бол би энэ татварын одоо ачааллыг бууруулах энэ хуулиуд бол тодорхой хэмжээнд явна гэдэгт бол итгэлтэй байна. Яг гэвэл хангалттай бууруулах орон зай бол байгаа. Та зүгээр энэ асуудлаараа сангийн сайд матер нь уулж үзсэн үү? Яг одоо уулзж үзээ. Би ч одоо энийг чинь 50-ыг 7 хонж шүү дээ. Гэхдээ та бол 7 өдрийн өмнө сэдвээгүүл хэлгүй те. Нилээ ихнээс бодож ирсэн. Бараг 2 сарын өмнөөс ер нь нэг хөв болгол ямар уу гэдэг юуг бол хандлтыг бол сошиал орчинд бол нилээн хийсэн. Тэгээд болвол иргэд бол ер нь яагаад болохгүй гэж. Яг гэвэл энэ олон татварыг бүгдийг бид нар зэрэг буулгаж чадахгүй байхгүй юу? Иргэдээс бол жишээлбэл нэмэгдсэн үрдгийн албан татварыг 5% болгомоор байна гэдэг санал бол маш хүчтэй явдаг. Тий, их хурд дээр бас их сэвсэн шүү дээ. Гэхдээ энийг бол энэ засаг бол хизээч зөвшөөрөхгүй маань энийг хурл бол энэ олонх бол гэж харагдаж байгаа. Яг гэвэл нэмэгдсэн үрдгийн татвар албан татвар чинь бараг 2-3 дахин их ачаал үзүүлэх байхгүй одоо энэ хувь хүний орлогын албан татварыг 1% болгосноос. Одоо 7-8 их найдын төсөв бүртгүүлдэг их том татвар. Дараа нь аж ахуйн нэгжийн ашигын татвар бол бас л тэр 10% хизээж буухгүй юм байна. Энэ бол одоо төсвийн орлогын бүр их өндөр хэсгийг нь одоо бүртгүүлдэг юм татвар байхгүй юу. Тэгэхээр хамгийн бага хэсгийг бол хувь хүний орлогын албан татвар бүртгүүлж байна. 2.6 орчим их найд. Тэгээ энэс бол ингээд энийг бол харин хэмнэж болж байна. Тэр нь засагт энэ манай төрд хэмнэж болох маш олон одоо боломж байгаа. Би нөгөө татврыг ийм талаар ингээ орж ирсэн чинь манай улс чинь нөгөө татвар нөгөө хурааж авдаг шүү дээ компаниудаас иргэдээс тэргүүрээ дэлхийд бараг тэргүүлд юм бил шүү дээ. Энэ хамгийн өндөр хувьтай хурааж хамгийн сайн хурааж авдаг газар байл шүү дээ. Энэ өөрөө нөгөө нэг одоо нөгөө бид нар баримт гэдэг байгаа шүү дээ. Тий. Энэ баримт чинь бол их том дэвшил авчирж байгаа байхгүй юу? Та бүхэн баримтаар зөвхөн одоо ингээд зарим хүмүүс бол зөвхөн нөгөө нэг ингээд худалдан авсан одоо баримтуудаа л уншуулдаг гэж бодож байгаа иргэд. Үгүй эндээс та хэрвээ өөрөө орлого олдог бол орлогоо уншуулна. Бизнес эрхлэгч гэдгээр оруулаад орлогоо уншуулад жилийн эцэст тайлангаа орлого зарлага хоёулангийн бизнес эрхлэгч гэдэг хувилбараар нь ороход яг адилхан. Тэр өөр нууц үг энэ төр хэрэггүй. Яг одоо иргэнээр орж баримт уншуулдаг
хувилбараа бизнес эрхлэгчийг дээр нь оруулаад уншуулахад л хувь хүн орлогын албан татвар гаргаж авчих واخхой тайлангаа орлого зарлага бүгдийг. Одоо ч татвар тэгж байгаа шүү дээ. Хэрвээ хувь хүн ямар ч компани тайлан гарах бол бүх орлого энэ цахимаар шивгдсэн байх хэрэгтэй гэдэг байхгүй. Хуучин ч нэг баахан цаасан орлого зарлага юм байна. Тэр бол одоо бүгд халагдсан. За энэ бол өөрөө маш том нэг технологийн дэвшил ашиглаж байгаа одоо хэлбэр байхгүй юу. Тэгээ хууч одоо нэг дарга нар татврын шалгалт үзмжээрээ хийдэг байсан бол одоо тэр баг арилээд байгаа. Ерхийдээ хиймэл оюухан ажиллаад одоо аль иргэн дээр юм уу аль компанидаар хамгийн их тийм сэжигтэй гүйлгээ ихтэй байна тийм ээ. Тэр хиймэл оюухан шалгалт хийнэ үү гэдэг одоо сигнал өгдөг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ технологийн дэвшил ашиглалт өөрөө манад бол бас энэ татвар хураалтанд бол асар том сайн нөлөө үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо нэг манайхан ч нэг нэмэгдсэн үрдгийн албан татврын босхыг одоо өндөр болгоул 70 эдийн засаг нэмэгдний энтрийг хүмүүс их санаа зовд юм билээ. Одоо тийм юм байхгүй. Энэ үнэхээр энэ технологийн дэвшил үнэхээр авчирч байна. За дараагийн нэг зүйл нь бол манай нөгөө банк бид нар ч бүгд банкны хэрэглэгч шүү дээ. Банкны гүйлгэж бараг 100%. Бид нар ч бараг бэлэн мөнгө хэрэглэхээ бараг болчихлоо шүү дээ. Одоо нэг дараагийн нэг дэвшил хийлэл бүх гүйлгээгээ бид нэр цахимаар хийдэг болчихвол бараг картны хэрэглээ байхгүй болох шиг тий. Яг нь зөөр карт ч бол нэг төрлийн цахим шүү дээ. Тэгтээ бүр байхгүй болох шүү дээ. Бэлэн мөнгөний гүйлгээг л одоо ахаад нэг эрс багасгачих юм бол ер нь тэгэл бүх энэ санхүүгийн гүйлгээ чинь үндсэндээ бараг шилэн болчихлоо шүү дээ. Нээлттэй. Тэгэхээр энэ чинь татвар хураалт өөрөө одоо асар том дэмжлэг гэсэн үг. Тэгээ нөгөө ягаад ингэж хэлсэг татвар хураалт маш сайн юм билээ. Манайх ч бүр дэлхийд дээр бүр тэргүүлдэг 70% ч л хувь гас гарч ирдэг. Эргээд нөгөө авсан татвараа яг ингэ тэгш хүртээмжтэй ингээд одоо буцаад гаргах хэрэгтэй шүү дээ тийм ээ одоо татвараа. Тэрэн дээрээ бол 0 юм бэлээ гэж гарч ирсэн байхгүй. Яг тэр нөгөө нэг тэр чинь нөгөө нэг авилга энтер тий. Тэгсэн шүү дээ юм ороод. Тэгээ яг би танаас асуух гэсэн юм яг хурааж авч чадсан шигээ буцаагаад яг шилэн ингээд ил тод болгоод гаргах тийм одоо тань систем зүйл байна. Шилэн гэдэг нь бол арай хоёулаа жоохон буруу томьёолоод байгаа юм. Одоо нөгөө яг хөгжилт хэрэгтэй зүйл зарцуулж гин үү? Үнэхээр төрийн үйлчлэгээ чанартай болж гин үү гэдэгт л асуудал байгаа юм. Өнөөдөр чи нөгөө нэг төр нэг их маш олон үйлчлэгээ үзүүлэх гээл баг эний чи баг 20-30% хаваагаал тэгээ нөгөө нэг яг нөгөө явсаар байгаад эцсийн зэг дээр ирэхлээр нэг ажлыг нэг арай ядан хийдэг ийм зүйл рүү нөгөө энэ их татварыг авчиад тарамдуулчаад байгаа байхгүй. Тэгэхээр төр ингээд нөгөө нэг оролцоогоо багасгая. Оролцохгүй юм а болий. Тэр нөгөө олимпийн сайд юуны сайд үлээ гэдэг шиг ийм юмнууд руу өрхөө болоо тэдэр нь зүгээр өөрөө өөрсдөө. Ер нь бол одоо нөгөө нэг жишээлбэл одоо телевизүүд бол зөвхөн телевизүүдийн холбоо хоорондоо ярьж хал асуудлаа шийддэг байх юм бол илүү хөгждөг гэж байгаа байхгүй. Тэгэхгүй дээрээ нэг телевиз хариуцсан сайт тавьчвал тэгээд хөгжихгүй гэдэг шиг манайх бол ингээд хамгийн өмнө дээр нэг төр авич тавих дуртай одоо нэг юм хуучин төрөл оролцох гэдэг. Төрөл оролцох гэдэг. Тэгээ энэ бүгдийг ингээд багасгаад байх юм бол нөгөө татврын мөнгө чинь яг хэрэгтэй зүйлдээ үлдээд явчихсан тий. Зарцуулагдах болчих гээд байгаа байхгүй юу. Өнөөдөр чинь нөгөө нэг юм биш үү. Цалинтай ээж гээл бүх хүүхдээ ээжд л өгөх гээд байгаа байхгүй юу. Гэтэл тэр чинь яг ясамдар ингээд харах юм бол нөхрөөс нь гоцоотл татвар аваад их нэртнэ гэдэг байгаа байхгүй. Нэг 50,000 төгрөг сард. Хоёр хүүхэд нь сар 100,000 төгрөг өгч байгаа хүүхдээ мөнгө гээд. Аав ээж хоёр нь ажил хийдэг бол аав ээж хоёрын тэр татвар л байхгүй юу. Тэндээс л хоёр хүүхэд нь 100 өгчээ. За бид нар ястаа эвгүй хим өгчлээгээ тий. Эсэргээрээ тэр хүүхэд гаргасан гэр бүлийг хангалттай орлоготой өөрийнхөө хүүхдийг тий шимт хижээлтэй хоол өгөөд тэр их одоо хүүхдэд харж байгаа эхнэр нь бас хөгжиж дэвшдэг хангалттай орлоготой. За нөгөө талдаа нөгөө айлын одоо хэдлүүл хийдэг хүүхдэд байж болно шүү дээ 2 3 4 тий. Тэр хүүхдүүдийнх нь эцгийнх нь хангалттай орлоготой өмчтөө тэргээр өөрсдийнхөө хүүхдүүд чанартай боловсрал чанартай хоол идүүлээ тий. Өөрсдийг нь хөгжүүлээд явдаг. Энэ л орчин бүрдүүлэх хэрэгтэй болохоос биш нэг хэсэг татвар төлөгчдийн мөнгийг ингээ нэг чимэхээр өгөөд энэ бол хязгаарч хөгжил рүү авчдаг байхгүй. Энэ хавтгарсан халамж чи эсэргээрээ одоо ажилгүйдэл аригтал тэгээ нөгөө
амар юмнуудыг үүсгэж байгаа байхгүй юу? Одоо яагаад энийг хүндсэн бэхээр сайн нөгөө их хурал дээр засгийн газрын 4 жилийн ажлын одоо 5 жилийн тийм гүйцэтгэлийг одоо сая ярьлаад хилцээ дуслалт. Тэгээ тэрэн дээр би ингээд сонсоо суужсэн чинь утаад ингээд 18.3 тэрбум төгрөг зарцуулжээ гэд тэгжээ одоо бодвол мэдээж татврын л мөнгө байгаа шүү дээ. Тэр зарцуулсан мөнгө нь өөр байхад. За тэгсэн чинь ажлаа маш сайн хийсэн гिचжээ 18.3-аар. За яаж ажлаа сайн хийсэн гэдэг одоо тайлан байхгүй. Тэгээ яг нөгөө гişүүд асууж байна л да. 18.3-ыг зарцсан юм тэгээд ажлаа сайн хийсэн гिचжээ. Тэгвэл яагаад одоо өнгөрсөн үл ийм хутаатай байсан юм. Тэгээд яг жохом яг юу хийснээ гаргаад ирэлтэй гэсэн чинь одоо тайлбарлах хүн олдсонгүй л дээ. Яг тэр мөнгөөр яг юу хийснийг тайлбарлах хүн олдсон. Тэгэхээр би нөгөө танаас асуугаад байхгүй юу. Хураалтайг сайн хураад юм байна татвараа. Эргээ заргатаа ингээд юунд яаж зарсан ингээд мэддэхгүй. Их хурал дээрээ ингээд тайлхамж чадахгүй ингээд сууж ийна гэдэг ийм асуудал үүсэж. Тийм учраас би сая танаас нэг асуусан шүү дээ. За ингээд хоёулын ярилцах цаг бол ерөнхийдөө нэлээ явцсан байна. Ингээд ярилцаж ирэхээр хурдан явчихсан юм аа. 30-40 минут ярилцсан. Тэгээд та бас урилгыг хүлээн авч ирж өөрийнхөө сэдсэн энэ ажлын талаар маш ойлгомжтой ярьлаа гэж миний хувьд бол бодож байна. Тэгээд мэдээж хэрэг яг таны бодсноор болох юм бол энэ төсөв дээр бол нэг ачаал байхгүй юм байна. Нэг 2.5 их 80 ачаал юм байна. Ингээд иргэдэд харин тэр мөнгө нь 10% татвар нэг хөв болж ингэж үлдэх энэ ажил нь бас илүү одоо үр дүнд хүрээсэ гэж бас миний хувьд бодож байна. Тэгээд танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Ер нь бол тийм өмчтөө, орлоготой ийм иргэдтэй улс л хөгждөг. Тэгэхээр бүгдээрээ ийм өмчтөө, орлоготой тийм баян иргэдтэй л болох хэрэгтэй тийм иргэн баян бол улс л хөгждөг. Тэгээд одоо бид нар нэг тийм баян болгох сэтгэлгээтэй болмоор байна тий. Тэгээд баярлалаа та бүхэнд. Одоо тэгээд таны энэ санал хэрвээ дэмжигдээд за хууль болоод ингээд өөрчлөлт орох гэж явбал яг тэр үеэр нь би таныг дахиад нэг ярьсан дөрнө. Тэгээд тэр үеэс дахиад нэг уулзъя. За баярлалаа. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ Гигэ Монгол подкастын шинэ дугаарыг хүргэлээ. Бид өнөөдөр маш сонирхолтой сэдвээр ярьлаа. Миний хувьд бол үнэхээр одоо сонирхолтой байлаа. Ингээд эдийн засагч шинэ гэрэл байлаа.